учраас сонгуул гэдэг бол сонгогчдод элдвийг шаардах одоо ирэхгүй гэсэн үг шүү дээ. Тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр нэг талаараа боломж, нөгөө талаараа бас хариуцлага өөрөө яг тухай одоо сонгуульд нь ороогүй байж аж энэ одоо саналаа өгөөрэй л гэх юм. Яг үнэндээ сонгох хүн алга байхт чинь. Ер нь ч тэгээд өгнө үү, байна уу? Эн чинь миний эрх үстэй. Гэхдээ энэ жил чинь бөөн дуучид, тамирчид л нэр дэвших шивтэй. Харин тийм ээ. Намын бодлогыг инж, хувь хүнийг инж сайн харж байж судалж өгөхгүй бол энэ жил чинь асуудалтай байна шүү. Өгөхгүй байж болохгүй хүүхдүүд минь. Нэг хүний сонголтоор улс орн дутна. За тэгээд дахин сонгуул боллоо гэхэд хөрөнгө мөнгөний гарцтай шүү дээ. Сонгуульд саналаа өгнө гэдэг бидний эрх мөнч. Улс орныхон өмнө хүлээсэн үүрэг юм шүү дээ. Тэгвэл би ч гэсэн өөрт байгаа саналаа сонгуулгаад өгч болох уу? Одоо нөгөө ястаа үүрэг шүү дээ. Үүрэг гэж би өөрөө мэддэг дуудаж байна. Эрэгчүүдтэйгээ зарим нэг нөхгүй мөхгүй байж болдог юм уу гэж юм. Социализм үед ч одоо сонгоод өгөхгүй хүний чинь марг шоронд явуулахын агуулгыг гэдэг байдаг шүү дээ. Үрдэж байраад одоо тэгмээр л шүү дээ. Одоо үүрэг л юм да тий. сонгол өхөн дээр л гэж бодож байгаа шүү дээ. Надад хамаагүй гэж. Ер нь сонгол өгөх нь иргэн хүний үүрэг гэж та бодож байна уу? Эрх гэж бодож байна уу? Үүрэг шүү дээ. Санал хураалт явуулах замаар шийдвэр гаргах үйл явцыг ерөнхийдөө сонгуул гэж ойлгож байгаа. Тэгэхээр нөгөө иргэд улс төрийн шийдвэр гаргах хамгийн том боломж бол ардчилсан нийгэмд олгогдож байгаа хамгийн том боломж бол сонгуул юм а гэж ойлгож байгаа. Тэр төлөөллийн байгууллага маань ямар байх нь биднээс хамаардаг. Тэгэхээр ард түмэн ямар байна, тийм л засаг төр байна гэж үздэг. Тийм учраас сонгуул гэдэг бол сонгогчдод нэг талаараа боломж, нөгөө талаараа бас хариуцлага. Яг гэвэл би өөрийнхөө ирээдүйг ямар байх вэ гэдгээ бид нар сонгуулийн энэ өдрөл шийдэж байгаа. Наацх нь одоо таны сонгосон төлөөлөгч их хурал дээр танд амлсан амлалтаа биелүүлж ирэн эсвэл танаа тойрог дээр амлчаад очиод эсрэг санал өгж гэнэ гэдгийг та орой болгон харах хэрэгтэй. Өөрийнхөө одоо итгэж найдсан хийж чадна гэж үзсэн төлөөлөгчөөрөө дамжуулж өөрсдийн одоо нийтлэг хэмжээнд тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр төлөөлөгчөө сонгож байгаа хэрэг байгаа. Тэгэхээр энэ нь нэгсэндээ би одоо засгийн эрхийгээ одоо барьж байгаа одоо тэр надад засгийн эрх мэдэл байгаа гэдгийг одоо эдэлж байгаа эрхийн одоо хэрэгжилт. Бас нэг зүйлийг анхаарч бодох ёстой зүйл нь сонгуульд очиж саналаа өгнө гэдэг бол зөвхөн одоо саналах байранд очиж саналын хуудсан дээр улс төрийн нам нэр дэвшиг дугуулах хэрэг биш юм л да. Өөрөөр хэлбэл энэ чинь сонгуулийн 4 жилд надтай холбоотой би өөрийнхөө одоо 4 жилийн хувьцаа яг шийдэж байгаа гэдэг утгаараа хариуцлагатай хандах ёстой. Тийм учраас сонгуулийг бол ихээхэн одоо чухал зүйл, аршлын одоо амин чухал механизм гэж үздэг. Сонгуул нь одоо болохаагүй иргэдийн өргөн оролцоонд тулгуурлаж явагдсанаар Монголын төр засаг бол илүү тийм одоо өндөр хариуцлагатай, босралтай шудраг хүмүүсээр бүрднэ. Сонгуул саналаа өгөх нь иргэн хүний эрх гэж та харж байна уу эсвэл үүрэг гэж харж байна уу? Эрх гэж харж байна. Сонгуул надад хамаагүй гэж сонгогч өгөхгүй, эрс хөрөхгүй ч гэдэг ажил хайл зарлж байгаа юм шиг ийм хандлагатай хүмүүс та юу гэж байна? Тэр буруу ах л да. Яг нь сонгох бас хүний эрх байдаг л баг. Гэтэ хамгийн гол нь биднээс сонголтол зөв хийх хэрэгтэй. Сонгуульд өргөнөөр л оролцох ёстой шүү дээ. Тийм үстэй. Тэгэл нэг хэдэн хүний юунд ороод би өгөхгүй гэл ингээд явж ах ч одоо буруу шүү дээ, тийм ээ. Мэдээлэлээ сайн аваад одоо зөв талаас нь зөв сонгуулаа өргөнөөр оролцож л өгөх ёстой. Сонгуульд оролцох ёстой хүн болгоно л гэж боддог. Ер нь үүрэг, иргэний үүрэг төр чинь. За мэдээж бидэрт хариуцлагаас байгаа тийм ээ. Ялангуяа одоо бид нар улс төрийн нам нэр дэвшигчид сонгогчдын саналыг худалдаж авах зөв бус оролдлогод мэдээж гаргадаг тийм ээ. Энүүнд бид нар автахгүй байх хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаар сонгуул өөрөө хуулийн дагуу шудрах тийм ээ. Үнэн зөв явагдахад сонгогчдын өөрсдийнх нь одоо оролцоо хяналт бол хамгаас чухал байдаг. За тэгэхээр одоо манай эрдэнэ зарим нэг юм хандлага байна.
ер нь одоо улс төрчид муу ажиллаж байна. Намууд одоо тааруу байна. Тийм учраас ерөөсөөс би одоо сонгуульд орсон ялгаагүй, орсоор ерөөс ялгаалга натаа надад одоо төрийн үйл хэрэг явна гэж үзэж байна. За гэтэл ингээд тэрээ одоо сонгуульд ороогүй үлдсэн сонгогч маань дараа нь эргээгээд төр засгаас аливаа зүйлийг шаардах тухайн одоо аймаг орнд сонгогдсон гишүүнээсээ элдвийг шаардах одоо ирэхгүй гэсэн үг шүү дээ. Өөрөө яг тухайн одоо сонгоход ороогүй байж дараа нь одоо шаардах бол ирэхгүй маа. Нөгөө талаас болохоор энэ одоо сонгуульд саналаа өгж оролцоно гэдэг бол тэр одоо нийгмийн хариуцлага тооцож байгаа нэг чухал хэрэгсэл юм л да. Тэгэхээр нийгмийн хариуцлага гэж юу юм бэ гэдгийг тодорхойлоод хэлэх юм бол одоо иргэний нийгмийн байгууллагын зүгээс нийтийн үйл хэргийг хэрэгжүүлж байгаа тодруулаа хэлэх юм бол тэр дундаа төр засгийн үйл ажиллагаанд одоо хяналт тавих, оролцох үйл ажиллагааг хэлж байгаа. Нөлөөлөх үйл ажиллагааг. За тэгээд нөгөө талаас нь ингээд харахаар ерөнхийдөө сонгогчдын эрс цол унж байгаа. Ерөнхий жилээр тутам хүмүүс цөөрч саналаа өгч байна. Гэтэл одоо тэр сонгогчдыг одоо эрс унжина гэдэг бол эргээд төр засаг маань одоо илүү л тийм одоо цөөн хүний сонгогдож байна. Өөрөөр хэлбэл цөөхөн хүний сонголт гэдэг бол илүү үр дүнтэй байх уу? Олуулаа сонгож иж бүгдээрээ сонгож сонгуулийг илүү одоо шударга явуулж одоо чадвартай төр засаг гарах уу гэдэг бол их ялгаатай. Сонгуул гэдэг бол сонгогчдод элдвийг шаардах одоо ирэхгүй гэсэн үг шүү дээ. Тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр нэг талаараа боломж, нөгөө талаараа бас хариуцлага өөрөө яг тухайн одоо сонгоход ороогүй байж